тэгэхээр дэлхийн ирээдүй бол за албан ёсоор эхлэе тийм ээ. За бид Тэнгэрийн сургуулийн тэгээд бас одоо манай Монгогоо бол пэйж групп гэж байгаа тийм ээ. Хамт ингэж хийж байгаа шүү, та бүхэн зөв ойлгоорой. За ингээд одоо энэ ирээдүйн дэлхийн ирээдүйн энергийн эринд тийм үү. За хүн төрөлхтөн үүсэн цагаас зэвсгийн эринд туулаад халсан. Дараа нь хүрлийн зэвсгийн эрнийг, чулуун зэвсгийн эрнийг туулаад халсан. Дараа нь хүрлийн зэвсгийн эрнийг туулаад халсан. Одоо төмрийн зэвсгийн эрнийг туулаад халж байна. Тийм учраас Украин Орос хоёр дээр тийм учраас Украин Орос хоёр дээр Европын тийм ээ НАТО Америкчууд бол зэвсгийг гаргаагүй шүү дээ тийм ээ. Доллараар зутгаал тэгэл нөгөө шин зэвсэг болох ч байгаа дрон зэвсгээл туршаад байгаа байхгүй юу. Тийм үү. 30 тэрбумын долларын тосломж өгчөөд 3 хувааж өгсөн тийм ээ. Одоо дахиад 8 тэрбумыг өгнө гэж байна. Энэ яаж яах вэ? Доллар, евро хоёрыг дайн болж байгаа байхгүй юу. Хаан доллар, хаан евро хоёр амин чанараа алдахгүй тулд амин тэмцэж дайдж шүү дээ. Тийм учраас энийг хийж байгаа. Тэгээд доллар еврогоор зээл өгчхөд араас нь өөрийнх нь зэвсгийг шахаад тэгээд НАТОгийн гишүүн орнуудын Европод байсан гишүүн орнуудыг бүх хуучин 45 оноос хойш нөгөө дайтаагүй баахан зэвсэг үйлдвэрлэсэн чинь нөгөө төмөр зэвэрчих гээд байдаг. Төмрийн зэвсэг дуусаад байдаг. Энийг дошоохон гаргаад дуусгачих. Ингээд тийм ээ. Тэгээд нөгөөтгий чинь доллар гэдэг өрөнд оруулаад араас нь зэвсгээ шахаал. Ингээд төмрийн зэвсгээс салах гэдэг байгаа байхгүй юу? Хүн төрөлхтөн тийм ээ. Энэ зэвтэй зэвсэг байгаад байвал энергийн зэвсэгт орж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас энергийн зэвсэгт орох бэлтгэлээ хангаж байгаа нь энэ Тэнгэрийн хүсэл буюу Тэнгэрийн санаа байхгүй юу? Тийм учраас масончууд гэдэг тэр нөхдүүдээр манай Монголын өвгд эцсэнийг нөгөө сионы мэрэгд буюу масонууд гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Долларын эзэн масонууд тийм ээ. Еврогийн эзэн сионууд тийм ээ. За эдгээр энэнийг алтан дээдгээр нь зэрлэг саксакууд гэж нэрлсэн байгаа юм тийм үү? Зэрлэг саксакууд гарч ирээд ийм аюулыг тарина. Тэгэхээр эргүүлээд хэрэглэх зэвсэг нь торлог саксак буюу энергийн зэвсэг шүү. 800-ны өмнө хэлсэн байгааз энийг л бариад тав. Тэгээд энергийн зэвсгээс торлог саксак нь юу юм бэ гэсэн чинь нейтрино энерги буюу торсын технологи, торсын орныг бий болгож байгаа энэ энерги. Энэ бол ухамсартай мэдээлэл байхгүй юу? Нейтрино энерги гэдэг тийм ээ. Мэдээлэл тэдэг зөөдөг сул хэлбэртэй нам уялзалтай гэрлийн хурднаас 5-аас 6 дахин анхны хурд авч чаддаг. Цаашхан харьцангуй хязгааргүй хурдтай болно. Тэр нь яаж болох вэ гэхээр нөгөө протоноос гарч байгаа фотон энергитэй динамик эргүүлэх буюу эрчис болж иж энд стандарт тэнцэнэ. Энэ бол хайрын энерги гэсэн үг. За тэгэхээр хүн төрлөختөн одоо крипто валют руу ороод байгаа нь энэ рүү шилжих гээд байгаа юм. Тийм ээ. Тэгэхдээ крипто валютыг зүгээр энергиэр хийгээд байна. Ухамсаргүй энергиэр хийгээд байна, тийм ээ. Тэгэхдээ маш өндөр эмоцтой энергиэр хийгээд байна. Эмоцтой энергиэр, тийм ээ. За тэгэхээр энэ мөн үү? Эндээс энэ хоёрын хоорондох зайг дойл гэж, тийм ээ. Юу вэ? Цохилт. За цохилт яаж ийм вэ? Энэ нөгөө за тэрэн дээр зурган дээр гарсан уу? Дэлгэцэн дээрээ зураг тавьчихаарай. 5 дэлгэцлийн зургийг тийм ээ. За энэ дараа нь доол гэдэг цохилт тийм ээ. Дараагийнх нь энэ юу? Эндээс энэ хоёрын хооронд юу болж байна вэ? Энэ тий вибрац тий давтамж мөн үү? Давтамж шүү тийм ээ. Вибрац гэж тийм ээ. За тэрнийг яаж авчих вэ? Монголоор авчих. Давтамж. Монголоор давтамж шүү тийм ээ. За дараагийнх нь юу тийм ээ? Энийг херц буюу уялзал гэдэг юм. Яг энэ гурван зэвсгийг хэрэглэнэ. Энэ гурван хэмжээстээр бүх юмыг хэмжинэ.
энергийг тийм үү? Нөгөө криптовалют энэ 5 энерги болвол тэр 5 энерги бясалгалаар нөлөөлнө тийм ээ. Бүх юмыг энэ хийн. Энэ 5 энерги хийн. Энийг удамшил 5 хүчин буюу сансрын 5 эрчим гэж нэрлэсэн. Квантын физик Монголын үгдээс удамшил 5 эрчимдэр амин шилжиж гэж хэлсэн тэр тийм ээ. За ойлгогдож байна уу тэгэхээр? Бууж гэнэ үү та нарт тийм ээ? Бета төвшин. За энэ бол яаж юм тийм ээ? Хуумны эрдэнэс, шуумны эрдэнэс буюу энэ давтамж, ганцхан давтамж нь энийг хэлээд байна тийм ээ. Гэхдээ энэ дотор яаж юм тийм ээ? Долгислыг хэлээд байна. Үйлдлийн долгислыг тийм ээ. Эрдэнэс нь үйлдлийн долгисл. Нөгөө херц тийм ээ. Херц. Херцээр нь яваад байгаа үз энэ. За тэгэхээр энэ дотор 3 хэмжээстийг хийхгүй бол болохгүй тийм ээ. За coin яаж хөгжсөн бэ? Бета coin гэсэн чинь бета долгион дээр барьсан. Бета долгион дээр тийм ээ. Бета долгион байж байгаа үз. 1 секундэд 17-оос секундэд 17-оос 22 дойлын цохилт үзүүлнэ. Энэ дээр шулуун шугам дацхад тийм ээ. Дээшээ 17, доошоо 22 савж байгаа гэсэн үг тийм үү? Энийг бясалгалын онолоор эмоц буюу сэтгэлийн хөөрөл гэж хэлдэг. Мөн үү? Тавгүйтэл гэж хэлдэг. Яг энэ дээр бета койныг барьсан байхгүй юу? Тэгээд бета койн ажиллаад ирсэн чинь Европод нэг болгар эмэгтэй One coin гэдгийг гаргаж ирсэн. One coin-ы гаргаж ирсэн эзлүүд одоо шоронд байгаа. Яасан бэ? Бета койныг хамгаалах гэж тэрнийг нөгөө шоронгоор айлгсан байхгүй юу, тийм үү? Нөгөө зэрлэг саксакууд маань. Тэгэхдээ One coin-той тоглодог хүн байна уу? One coin одоо криптовалютын зах зээл дээр 40 орчим доллар байгаа гэж дуулж ирсэн байхаа. Тийм ээ? Энэ. За 17-оос 22 дойлын цохилт үзүүлнэ. Залуучууд яаж байгаа вэ, тийм ээ? Дээшээ 17, доошоо 22 хүртэл нь хүлээхгүй. Дээшээ 17 зогсож яхад нь дээшээ 22 юм уу зогсож яхад нь 360 мянгаар авчиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь унсаар угаад 40 төгрөг болсон байгаа шүү дээ. Амар байгаа үст. Өнөө хөвгт чи аяг бол боож өхнө, тийм ээ? Галзуур нь, солиор нь нөгөө мөнгөндөө. Тэгэхээр энийг бидний өгдөөц юу гэж сургадаг байсан гэж хүн байж тээ олсныгоо зөндөө барддаг юм, олохыгоо хизээч барддаг юм. Наатахыгаа хай. Миний аав бол тэгж сургадаг байсан. Голоо харалтал хүнд холигтуулчаа сууж яхтал орхи цаашаа. Наадах чинь зөндөө чамд олдно. Хүн олохыгоо хизээч барахгүй. Олсон барагдаал үз. Тэгээд хүнд ингээд зээл мэйл өгөөд нөгөө 8 хийх гээд би 8 хийж чаддаг юм л дээ. 8 чи биш байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө 90 онд 8 хийх гэсэн чи ерөөсө барддаг. Амт өрөвдөж өгсөөр бас үлд нөгөө тэгээ цуглуулж авч чаддаг. За нөгөө тэгэхээр нэг гэхэр санаг өөрөнд орсон юм шиг санагдаад тэгээд л тэгэл нөгөө улсууч мартдаг дуустдаг, би дампуур сургаад дуустдаг. Тэгээд за энэ миний хийх ажил биш юм байна гэдэг. Тэгэхээр энэ за тэгэхээр одоо бета coin энэ бета долгион. За бясалгалаар бол энэ сэтгэлийн хөөрөл байхгүй юу? Яг энд орсон хүүхдүүд одоо яаж байгаа тийм ээ? Амьдрах сонирхолгүй болж эхэлж шít. Үхмээр байна гэж байгаа шүү дээ. Энэ үхс үг юм байна тийм ээ. Тэгтэл энергийн хуулиар үхсэдтэйгэн атаархдаг тийм ээ. Үххийг хүсдэг болвол та өчнөн удаа амиа хөнөөчихсөн. Тэгээд дараа нь нөгөө сансар тэнгэрт нөгөө сүнс мөн хураагдаад очиход чи ямар аимшигтай олон үхэл хийгээвэ. Нөгөө хүн чи дахиад хүний төрөл олохгүй гэдэг шүү дээ. Ийм тийм ээ. Тийм учраас бид хувь тавилан гэдэг юмыг дандаа жолоодож амьдрах хэрэгтэй байхгүй юу? Тэр жолоодуулж биш. За тэгэхээр бета coin бол дойлын цохилт нь энэ тийм ээ. Давтамж нь хаавна гэдгийг судлах хэрэгтэй байхгүй юу? За дээшээ 17 дойл цохилчлоо, 22 дойл цохилчлоо. Нэмэх рүүгээ. Тэгэхээр энэ одоо жишээлбэл бета coin сая. Бета coin анх гарахтаа ямар байсан бэ? Тэр нэг мэдэх үү? 1 центэд тийм ээ. Хэдэн coin оногдчихсэн бэлээ? 70 гарна, 72 үлээ 78 цахим мөнгөний нэг жоногдож ирсэн. 1 цент шүү тийм ээ. Тэгсэн чинь сая одоо өнгөрсөн жил яасан бэ? Биш. 68 мянган доллар 1 coin шүү тийм ээ. Тэгээд 70 мянга арай доллар байхгүй юу? Тэгэхээр тэр чинь 69 мянган долларыг Монгол мөнгөөр өрчүүлэхээр хэд гарах нь вэ тийм ээ? Энэ. Ийм болтлоо дээшээгээ савсан. 22 байтхаа цаашаа сав явчих шít. Тийм ээ?
энэ дээр нь нөгөө coin авсан залуучууд зарах ёстой байхгүй юу, тийм үү? Тэгээд доошоо унлаа 40 төгрөг болоод ирэхтэр нь худалдаа тавьчих ёстой байхгүй юу? Мөн үү? Ингийн тулд энэ гурван хуулийг л заавал мэдэх ёстой. Энийг хүүхдүүдтэй сайн хэлж өг. Энэгээр алдаж байгаа улсууд маш их байна. Тэгээд нөгөө хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш гэж. Одоо хүүхдүүд маань хүртэл энэгээр алдаж байна. Аав нь яриад л байдаг, тэнд хүүхэд алдаал байдаг. Тэгэхээр өөрт нь нэг ганцаар ингэ суулгаж байгаа дэх тэр аав таны цаг өнгөрцөө, миний цаг л гэдэг. Тийм ээ? Сонсохгүй. Тэгэхээр энийг сошиалар нөгөө өөрийнх нь сонсдгоор аваачаад сонсгочих тэр энэ аав чинь мэдээд байсан байж тээ. Ингээд яах вэ байхгүй юу? Нөгөө загсчимаар усгүй гэж энэ л дээ. За ингээд дүүнэр хүүхдүүдээ ч энэ рүүгээ хүмүүжүүлж чадахгүй ингээд алдуулаад байгаа байхгүй юу, тийм ээ? За болохгүй шүү л гэдэг юм. Тэгтэл байхгүй. Алдаа тавьцаа л гэдэг эргээд тэлээ гаргаад үрээд ирчих. За энэ крипто валютыг энэ долгисл бета coin дээр бол ерөөсөө битээ ав. Мөн үү? Хэрвээ авах юм бол хамгийн нойл зэгт ойчсон зэгт нь ав. Тэгэхээр хэдхэн цент байсан тийм ээ? Энэ бета coin-ы хамгийн азгүй дахиа гэж нэг байдаг шүү дээ тийм ээ? Copy shop-аас ороод 2000 хэдэн coin-оор үлээ. Ганцхан аяг копи авч уусан баг юм тийм ээ. Тэгсэн чинь өнөөдөр тэр нь 60,000 70,000 болоод ирж байгаа. Тэр язгуу дахиад яа тийм ээ. Яагаад вэ? Хашир энэний хуулийг мэдэхгүй юм гэсэн үг шүү дээ тийм үү? Энэ хуулийг мэдэхгүй юм. Энэ хуулийг энэ хоёртой заавал мэдэх хэрэгтэй байхгүй. Ирээдүйн цагт. Энэ бол ирээдүй шүү. Тэгээд энэ яах вэ? Сүлжээ. Тэгэхээр явсаар байгаад энэ дээр хүрнэ тийм үү? Гамма долгисл дээр хүрнэ. Энэ гамма долгисл бол нөгөө давтамж нь яаж юм? Маш тогтмол. Тийм ээ? Үйлчлэл нь маш тогтмол. Энд дойл байхгүй болчих жоохгүй юу? Дойлын цохилт байхгүй. 1 секундэд дойл 0 дойл цогтөг байхгүй юм. Тэгэхээр одоо энэ чинь нөгөө фото аппарат одоо энэ чинь хүний мэс засал хийхэд яг энэ гурваар хэмждэг шүү дээ. Тийм ээ? Зүрхнийх, тийм ээ? Нөгөө цусан шахалтынх, тархиных буюу мэдрэлийн нейроныг гүйдэл, дархлааны системийн гүйдэл. Энэ гурвыг юу яаж байгаа? Зүрхнийх нь цохилтыг зогсоонгуудаа нөгөө дойлын зогсоочж шүү дээ, тийм ээ? Тэгээд вибрац хээлц хоёрын хэвийн байдал дээр жоох явжсэн дөд тийм ээ нөгөө зүрх зогссон байгаа шүү. Тархи ажиллаад байгаа тийм ээ. Хэрвээ тархины мэс засал хийвэл зүрхийг ажилуулж байгаад тийм ээ энд нь цусыг хааж байгаад тархинд дийт шулуун шугам заалгана тийм ээ. Тэгэхээр шулуун шугам заадаг фото аппарат хуучны камер бол шулуун шугам заалгадаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо нөгөө нано технологи гараад дижитал камер хянаад үзсэн чинь нано технологи 10-ын хасах 9 зэрэгт хэмжээс нөгөө шулуун шугам дотор яваад орсон чинь энэ долгисл байж байгаа байхгүй. Эрзэнаас нь байж байгаа байхгүй юу? Тэгэд энэ юу вэ гэсэн чинь энэ 2 жигээр зураад байна тийм ээ. 4 жигээр зурхаар энэ чинь юу? Ирчис байхгүй юу? Нөгөө шулуун шугам дотор чинь. Тэгэхээр энэ рүү орохыг нано технологи гэж эхэлж хэлсэн. Одоо энэ дээр л явж байна. Энийний зам торсионы технологи, торсын технологи гэж хэлж байгаа. Торсын орон гэхтээ энэ дэлгэмэл торс. Мөн үү? Нөгөө үлзийхээ, нөгөө меркаба амьдралын цэцэгс гэдэг тэр. Тэгтэл нөгөө үлзийхээний чинь дотор нөгөө зураасан дотор нь яваад орчих байгаа юм баггүй юу? Тэгэхээр нано технологи бол 10 хасах 19 зэрэгт хэмжээс хасах миллиметрийг 9 10-ын хасах 9 хуваасны хэмжээтэй тийм ээ. Бичлэг рүү яваад байгааз энийг нөгөө буддын мэрэгдүүд усан мэлмид харагддаг учраас хоосон гэсэн юм баггүй юу? Тэгээ тэрэн дотор чанар байгаа шүү. Нөгөө зураасан дотор ор гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ зураасан дотор нь ороод явсан одоо нөгөө микроскоп тийм ээ хит бичлийн камерууд чи энийг авсан. Тэгсэн нано технологи 10 хасах 9-өөс цаашаа явсан. Пико технологи дээр хүрээд ирж байна тийм ээ. Пико хэмжээс 10-ын хасах хэдүүлээ нано 10-ын хасах 9 зэрэгт тийм ээ. За пико 10-ын хасах 13 бүлүү тий 12 бүлүү 3 бүлүү зэрэгт. За энэ дээр хүрээд ирж байна. Нөгөө шулуун шугам дотор чи ийм резонанс байгаад байгаа байхгүй юу? Энэ резонанс байгаад бол давтамж байгаа. Хаана яг давтагдж байна вэ тийм ээ? Энэ дээр. За ингэнгүүт энэ резонансыг хөөгөөд явчихсан тийм ээ. Пико технологи миллиметрийг цааш нь хуваага явуулсан тийм ээ. 10-ын хасах 13. За тэгсэн чинь цааш нь фемто
юу болоо явцсан бэ? 10-ын хасах 16 зэрэгт болсон. Мөн үү? За тэгсэн чинь торсын технологи юун дээр хэмжигдсэн тийм ээ? Хүний одоо нөгөө торсын орон гэдэг байгаа одоо нөгөө аавра тест хийлгээд байгаа тийм ээ? Тэгэхээр торсын орны нэг уншдаг, гэрлийн орны нэг уншдаг, хоёр онолчд оншчд байгаа. Тийм багж хэрэгэлдэг хүн байна уу? Гормоноя. Оросын тийм ээ? Аавра тест хийдэг. Аавра онцлогооны. За одоо яг тэр чинь хэрэгтэй тийм ээ? Торс байгаа тийм ээ? Торсыг уншдаг уу? Гэрлийн уншдаг уу? Жинхэнэ аавраг юм. За 7 хүр дээр нь булчирхааных нь даавраар оншилж байгаа тийм ээ. Гормон орн буюу нуклеотидууд орн оншилж байгаа. Тэгээд цааш нь нейтриногийн нейтроны нейтрина биеийг оншилж байгаа. Энэ торс мөн үү? Протоны фотон биеийг оншилж байгаа. Энэ аавра гэрлэн бие. Ийм хоёр оншилгоотой тийм ээ. 3 янзын юм гарч ирж байгаа шүү дээ. За энэ. За тэгэхээр одоо энэ фемто гэсэн чинь вэ шүү дээ. Нөгөө хүний торсын орн тийм ээ. Нөгөө үлзий хийгээр бүтдэг торсын орн маань анхны хэлбэр нь гурвалж байна тийм ээ. Тэгэл ингээл яах вэ? Ингээл нөгөө тетраэдр, октаэдр, иксаэдр тийм ээ. Явсаар байгаад тийм ээ. Энэ бүгд гурвалжин тийм үү? Ингээл гурвалжин, ингээл гурвалжин, ингээл гурвалжин. Энэ энд гурвалжин байна тийм ээ. Ийм маягаар ингээл гурвалжин, ингээд цул торс. Энийг Меркаба буюу торсын орон гэж нэрлэдэг байгаа юм. Энэ зүгээр дэлгэмэл торсон. Тэгсэн чинь энэ дотор орохыг торсионы технологи гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм ээ? Торсын технологи. Тэгвэл нано технологи хаашаа явах вэ? Пико технологи, фемто технологиор дамжаад торсионы технологи буюу сансрын түнэлийг бий болгож байгаа мега төвшөнд тийм ээ? Тэр энерги онол руу орж байгаа. За тэгэхээр энэ яг бөнгөн дээр хэрэгжилж байгаа дахиад тийм ээ? За энэ торс маань тийм ээ? Тэр хойно хэний утас дуурч байгаа. За энэ торсын орны хэмжээс 10-ын хасах. Энэ дээр чи юу байхгүй тийм ээ? Хурдан байна тийм ээ? Хэмжээс нь байхгүй байна. Энэ байна шүү дээ. 10-ын хасах торсын орны бие тийм ээ? Арвын хасах 95 зэрэгт хязгааргүй бичил рүү яваад өглөө тийм ээ. Ус төрөгчийн атом цаашаахан хязгааргүй бичил рүү хувирдаг. Энийг химийн аль химийн элементээр юу гэдэг вүлээ тийм ээ. Ус төрөгчийн гели энэ нарыг асаагаад байгаа чинь гели байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл манай дэлхийн цөмийг асаагаад байгаа чинь ус төрөгчний юу нүүрс төрөгчийн гели байх юм шүү дээ тийм ээ. Энэ тэгтэл хаангал гэдэг энэ хоёрыг тийм ээ. Дэлхийн ээж маань нүүрс төрөгчөөр шатж байна. Тийм ээ. Нүүрс төрөгчийн матери нь юу? Нүүрс төрөгчийн атомын матери юу? Алмаз эрдэнэ. Алмаз тийм ээ. Очир эрдэнэ. Хамгийн хатууны тийм ээ. Ус төрөгчийн юу? Ус төрөгчийн матери юу? Ус төрөгчийн атомын матери болор байхгүй юу тийм үү? Болрыг бүтээдэг ус төрөгчийн атом. За энэ тэгэхээр нөгөө Сириус 1-р Сириус A B C нөгөө хөхтэй мэрэгэн чинь нэгдэх нь болор эрдэнэ байхгүй юу тийм үү? Болор эрдэнэ. Хоёр дахь нь алмаз эрдэнэ байхгүй юу? Нүүрс төрөгчийн матери. Гурав дахь нь хүчил төрөгчийн материар бүрдэл байхгүй юу? Тэгээд энийг ах トゥ 3 мэрэгэн хөхтэй мэрэгнэ тийм ээ. Одоо Эрдэнэ чимэг багшийн хичээл дээр нөгөө үлгэрийн нэрээр нэрлээд байсан тийм ээ. Хөхтэй мэрэгэн дараагийнх нь дүүн ямар мэрэгэн бэлээ? Тэр бид нэг яриад дурдаад өнгөрч ирсэн тийм ээ. Энэ. За ингэхээр энэ байж. Ус төрөгчийн атом нэмэх цэнэгтэй тийм ээ. Хүчил төрөгчийн атомор хэлхэгдэхгүй бол энд дипломат зохицуулагч байхгүй бол энэ хоёр ерөөсөө нэгдэхгүй. Ижил тэнэг яадаг юм тийм ээ? Түлхэлцдэг шүү дээ тийм ээ? Эсрэг тэнэгтэй болж иж харилцдаг. Энэ гурвал хуулийг
Чандман Эрдэнэ гэж нэрлсэн энийг тийм үү? Чандман Эрдэнэ. Зэндмэн Эрдэнэ гээд хоёр ааш төр, хоёр O2. За энэ торсыг энэ бүтээж байгаа. Энэ торсыг энэ бүтээгээд байгаа юм багхгүй тийм ээ. Тэгээд нар тэргээр асдаг. Ийм байгаа. За тэгээд цаашаага бүр нөгөө нэг их маш дэлгүүр хоёр маш дэлгүүлгээд нарийн яваад өгч байгаа. За энэнийг мөнгөн дээр бид хэрэглэх ёстой байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар юу хэрэглэх ёстой юм? Гамма долгослыг Монголын компьютерийн гавлнууд одоо бошуухан шүүрч авч ашиглах ёстой. Бусдын чадахгүй. Тэгтээ магадгүй тийм ээ. Биднээс будаа идээд бошуухан шиг холигтаад гаргаж магадгүй. Холихон дандаа дампуурч байгаа тийм үү? Койны холихон дампуурч байгаа шүү. Тийм ээ. Одоо бол холих зөндөө гарч ирж шүү дээ. Энэний хуулийг тийм ээ дандаа бета дээр аваач тоглоод байгаа байхгүй. Тэгэл нөгөө сэтгэлийн хөөрөл нөгөө залуучуудад ч оруулаад эхлээл одоо нөгөө юу вэ? Форекс үү юу вэ? Тий, явж ирсэн тийм ээ. $1,000, $2,000 тоглоод явж идэг. $5,000 тоглоод ирсэн чинь $10,000 болчихлоо. Тэнгүүт нөгөө хүүхд чинь эмоц нь хөдөлдөг байхгүй юу? Нөгөө бета долгисл буюу тийм ээ сэтгэлийн хөөрөлөөр ханддаг байхгүй юу? Давхиж чад банкнаас 50 саяыг зээлдэг юм уу? Нэг бол барьцаага байрныхаа ор дээрийг барьцаан тавьж байгаа 100 саяыг зээлэнгүүтээ нөөтгөрөө тавиад ордог. Цаана нөгөө мангаснууд тасаад байж байгаа шүү дээ. Цахим мангаснууд тийм ээ хар мангаснууд ч энэ байхгүй юу? Залгаад аваа явчихна. Эзэн байхгүй. Өстөн байхгүй тэр тийм ээ. Тэгэл тэр өөрөө өөртөө гомцоргоод өхөн ийм юм болж шүү дээ. Тийм учраас 16 хар нийгэм дотор энэ бүгд байгаа юм байхгүй юу? Тийм ээ энийг сайхан задлж судлах дээр энэ гараад ирж байгаа. Тийм ээ. Тэгээд нөгөө ээж үрсийн хайрыг хөлдөөн. Тийм ээ эцэг үрсийн зөнг зарцаана 16 хар нийгэм төр байгаа шүү. Нөгөө 5 эрчмийн чинь хуулийг асар бүдүүлгээр зөрчиж байгаа юм байхгүй юу? За тэгэхээр альфа долгион тийм ээ явсан. Альфа долгион дээр мөнгө өрсөн. Одоо манай голомт койн бол альфа эмблемтэй байгаа. Та нараа анзаарсан уу? За энэ бол яах вэ? Секундэд за нөгөө 5 долгислоо гаргаж. 1 секундэд 7 дойлын цохилт үзүүлдэг. Энийг бяцлаглын онлоор юу гэдэг юм тийм ээ? Хэвэн төвшин гэж хэлдэг. Эмоцгүй боллоо гэсэн үг. Сэтгэл хөөрөлгүй боллоо. Тэгвэл тоглож болно тийм ээ? 1 секундэд 7 дойл. Тэгэхээр жишээлх юм бол доллар төгрөг хоёрын харилцаа тийм үү? 7 төгрөг л байхгүй юу? 1 долларыг харьцах нь 7. Одоо хятад бол яг энийг барьж байгаа шүү дээ. 6.8 вон байгаа тийм ээ? 1 доллар харилцах тийм ээ? Хятад юу хийсэн бэ? Хятад гамма долгион юу? Дельта долгион дээр барьсан тийм ээ? За бета долгион 17-ос 22 долларын цохилт үзүүлдэг. Энэ аимшигтай. Тэгсэн альфа долгион 1 секундэд 7 долларын цохилт үзүүлнэ. Нөгөө давтамж тийм ээ? Долгисл хоёр чинь энэ дээр сайхан тогтоод ирж байгаа үз. Дойлын цохилт нь багасаад ирж байна тийм ээ? Дээшээгээ 7, доошоогоо 7. Тэгэл нөгөө төгрөг мөнгөний харилцаа чинь 7-г харьцах байгаад байх хэрэгтэй биш. Тэгтэл одоо юу болсон бэ? Нэгийг харьцах 3,000 гараа явчлаа шүү дээ тийм ээ? Энэ чинь зэрлэг капиталист байхгүй юу тийм үү? Мөнгөний зэрлэг капиталист, зэрлэг саксак тийм ээ? Энийг англосаксон гэдэг нөгөө баяр хуугаа уншдаг шүү дээ тийм ээ? Эдийн засгийн алуурчид гэх тийм ээ? Тэгээд тэдний зэвсэг юу тийм ээ? Тэнгэр үзэл энэс л бид нар энэ дэлхийн хүн төрөлхтнийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас зэрлэг саксакийн эсрэг энергийн зэвсэг буюу торлог саксак гэдэг юм байхгүй тийм ээ? За ингээд альфа долгион дээр явж байна. Тета долгион дээр явж байна. Крипто валютууд энд уралдчихэ тийм ээ? Хамгийн их зэрлэг энэрэнгүй сэтгэл байхгүй харгас мөнгөний эзэдүүд бета долгионыг л хамгаалж байгаа. Бусдын устгаад байгаа байхгүй юу тийм үү? Дараад байгаа байхгүй юу? Энэ дээр жишээлх юм бол альфа дээр OneCoin орж ирэхгүй юу? Тэнгүү тэрнийг бошуух устгахс. Одоо нөгөөдөг чинь нөгөө дарвч далдаа нэг хичээл зөндөө олон coin, улс болгон coin хийгээд улс дотор зөндөө олон coin хийгээд ирэхээр өнөөдөр гүцгээ байсан шүү дээ. Нөгөө зэрлэг саксакууд маань тийм ээ. Тэгээд одоо яаж юм? Гараа өрхөөс өргөхгүй болж байгаа биз? Энийний дараа гараа өргөнө гэсэн үг. Тэгэхээр хятад тийм ээ? Бид хятадыг үзэн яддаг монголчууд. Тэгэхдээ хятад бол юу юм? Биднийг сайн хурцлагч 300 байхгүй юу? Дочил байхгүй юу тийм ээ? Мөнхийн хөрш. Тийм учраас бид нар хятад хүн монгол хүний хамрыг 3 сөргөх төр өө энэ мөч яаж яана гэд эвлээд нэгддэг байхгүй юу тийм ээ? Тэгэх гээд бид нарыг ингэж байгаа юм тийм ээ? 300 таад. За тэгэхдээ хятадын төр
Дельта долгион дээр coin барьсан. Тийм ээ? Ийм WeChat-ын холбоо байгаа шүү дээ, тийм ээ? C, D, C. Тийм үү? Энэ юу хэлж байна? China Delta coin. Delta дээр барьсан байхгүй ямар гот. Тэгэхээр яах вэ? Энэ нэг цахим нэгж coin-ыг гурван цахим нэгж coin-ыг нэг алтан зоосоор баталгаажуулна гэж дуурсан. Хятад. Энэ Delta coin мөн үү? Энэ төлөвлөгөө. Гурван coin-ыг нэг алтан зоосоор их үнэтэй coin байна даа тийм ээ. Тэгэхээр гурван coin-ийнхаа нэг алтан зоосыг 9 юанаар үнэлсэн байсан. Тэр ямар хэмжээтэй зоос байгаа мэдэхгүй тийм ээ. Алтны орцтой л байх л да. Тэгээ баталгаажуулаад банкнд хадгалсан байгаа шүү дээ одоо. Хятад бүх банкнд хадгалсан. Төрийн хяналтанд байгаа банкнд. Тэгтэл хятад хүн тийм ээ. Хятад иргэн холигдохтаа мастер болсон шүү дээ одоо тийм ээ. Бидний хүүхэд байхад аав ээжүүд маань эмээ өвөөнөр маань хятад цаа уух юмсан. Хятад торго мөн чанартай шүү. Хорсыг голдог байсан шүү дээ. Мөн үү? 60 70 оны үе тийм. Тэгсэн чинь одоо яасан тийм ээ? Хятад бол энэ дэлхийн бүх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг хүлэгдсэн. Тэгэхээр өөрийгөө унгааж байгаа юм байхгүй хятад тийм ээ? Тэрнээс хятадд өөр дайсан байхгүй. Тийм үү? Өөрсдөө унгааж байгаа. За ингээд China Delta coin ажиллах тэр 1 секундэд хятад улсын тийм ээ иргэнийг 1 секундэд тэдэн 100 ядуу гэлээ. Тийм ээ? Ядуугаас ангижруулж байна гэдэг шүү дээ. Тийм ээ? Тэгээд coin гар утсанд нь байгаа. Delta coin тийм ээ? Карт март байхгүй. Том супермаркетыг ухаан хотод туршсан шүү дээ. Гар утас карманд ороод ерөөсө түгээл хэрэгтэй юм аваад хаалган дээр ирлээ. Хаалган голоо гар утаснаас аль хэзээний мөнгөнд тооцогдоо явцсан. Нөгөө лангуунууд нь тооцоо явцсан тийм ээ. Нөгөө улаан баглаа гэж нэрлэдэг. Нөгөө улаан баглаатай хятад данстай карттай номертой зүгээр гараа явцсан. Ард нөгөө өвөр Монгол улаан баглаагүй өвөр Монгол найзаа дагаад орчихсон. Нөгөө супермаркетд пижигнүүж waах юм авчихад гараад ирсэн чинь пад урд нь хаацсан баг. Нөгөө шилээ хаалга гаргадаггүй. Уута вияна гэж сандарсан нөгөө хятад найз нь буцаж ороод нөгөө өөрийнх нь coin-ыг тийм ээ хэдэн код хийгээд утсандаа код хийгээд уншуулангуудаа найзыгаа урдан гаргаад өөр араас нь гарангуудаа за одоо чи минийх рүү шилжүүл мөнгөө шилжүүл нөгөөх нь карманда нөгөө төрөвчөндөө баахан зугтын улаан юан чигцэн явсан юм байгаа бодвол ийм рүү одоо орж ийн одоо мөнгө авдаг газар байхгүй болж байгаа шүү дээ. Одоо манайд Монгол тийм байгаа үстэй тийм ээ. Цаасан мөнгө бэлэн мөнгө авдаг газар байхгүй юу? Та карт нөгөө мобайлт гэдэг болж шít. Хятад аль хизээ тийм болчихсон байсан. За энэ Delta coin ажилласан бол яах гэж байна вэ тийм ээ? Бүх дэлхийн мөнгө нэгийг харьцах нь нэг болох байсан байхгүй юу? Доллар еврог энд яах нь вэ? Цаацлах гэдэг шít. Мөн энэ учраас эдийн засгийн дайн болсон байхгүй юу? Одоо энэ яаж юм тийм ээ? Төмрөөн дуусгадаг дайнаар үргэлжилж шít. Ингээд цэвэрлэх гэдэг шүү дээ. Дэлхий өөрийгөө цэвэрлээд байгаа юм тийм ээ? Энэ. Тэгэхээр одоо биднэрт энэ үлдсэн байхгүй юу? Гамма. Энийг монгол хүн барих ёстой. Монгол хүн энийг хийх ёстой. Яагаад гэвэл монгол хүний сайхан сэтгэл энд л тэнцдэг байхгүй юу? Бусад үндэстэх биш шүү. Тэгвэл яах юм бид? Хүүхдийн тийм л хүмүүжүүлэх ёстой байхгүй юу? Тэгэхээр гамма долгион дээр coin бариад авахаар энэ зоос мөнгнүүд бүгд дэлхийгээс халагдана. Тийм үү? Тэгэд гар утсан дотор ч орно. Энийн баталгаа нь юу тийм ээ? Энийн баталгаа ирээдүйд байна штэ. Банкнд гитж байгаа алтан зоос биш шүү. Газрын хүнд байж байгаа эрдэс баялаг болно. Тэрнийг одоо яаж байгаа юм? Нөгөө энерги ирэн чинь сансрын хиймэл дагуулаас тийм ээ? Наашаага шууд энд нь ийм алт байж байна, энд нь ийм зэс байж байна, энд нь төмрийн хөдөр байж байна. Энэ яадаг юм? Нөгөө энерги дамжуулагч шүү дээ. Дэлхийн ээжийн энерги дамжуулагч байхгүй юу? За одоо тэгтэл сансрын юу хэрэглэхээ байж штэ одоо. Хиймэл дагуулаар холбоо барихаа байж штэ тийм ээ. Нөгөө Delta coin ажиллах юм бол энэ за эрсдэлтэй тал нь Delta coin яг энэ 5G дээр ажиллана. 5 энерги дээр ажиллана. Хэрвээ таны хүрд ажиллаагүй байвал хэрвээ та хармын сэтгэлтэй тийм ээ
хорон сэтгэлтэй байвал хүрдэн ажилдаггүй байхгүй юу? Тэгэх юм бол та шууд гар утсандаа дийлдэнэ. Мөн үү? 5G-тэй гар утас чинь ингээд тэр байшингийн орой дээр ингээд цаашаага антин байхгүй юу? Бидний нөгөө хэрэглэхгүй байгаа долгион байгаа шүү дээ. Хит богино долгион. Юу вэ? Хит богино долгионыг мэдчихэж гэнэ үү? AM гэж нэг долгион байгаа тийм ээ? AM. Одоо бид нэр FM-ийг хэрэглээд байгаа тийм ээ? Радио долгионоор тийм үү? Бидний гар утас AM дээр ажиллах гэдэг нэг гэсэн үг байхгүй юу? Холын долгионы биш. Тийм ээ? Одоо биднийх яах вэ тийм ээ? Одоо жишээлбэл сумын төв дээр очиод нэг 5 км-ийн дотор сумын төв харагдаад бидний утас гараад өрс тийм ээ. Тэр 275 мм-ийн мегагерц үлээ тийм ээ. 375-ын долгионы хурдаар хүлээн аваарай гэд ярьдаг байсан байхгүй. Энэ одоо юу хэлээд байгаа юм болов? Пиццэг үзэхээр нөгөөдгийг чи сонирхож эхэлнэ үстэй тийм ээ. Тэгсэн чи энэ холын долгион. За тэгвэл хит холын долгион гэхтэр яг 800-аас дээш херцийн долгионоор цацраа явчихж байгаа. Одоо яаж ийм нөгөө доол нь байхгүй болох тусам херцэн тогтмол болоод ирэхээр урт дурын хүсэл буюу хит холын долгион болж байгаа байхгүй юу? За тэгвэл гамма долгион яах гэж байна вэ тийм үү? Ирээдүйн дэлхийн энергийн долгион болох гэж байна. Энэ тэгэхээр тэр үед гамма долгион дээр цахим мөнгийг буюу крипто валютыг гар утсандаа хийцэн байхад бид зүгээр нэг эмэг бүгж хоёртой юм. Одоо энэ гар утас хэрэгнээс гарна шүү дээ. Энэ чинь удахгүй хэрэгнээс гарна. Одоо эхлээд яасан ийм бичлэг хийхийн тулд ийм том лаборатори ажилладаг байлаа, студ ажилладаг байлаа. Одоо бидний карманд орсон тийм ээ. Тэгвэл одоо чих хуруу хоёрт орно. Яваан та тийм үү? Нэг бүгжтэй тэр нь цацдаг. Нэг эмэгтэй тэр нь авдаг тийм ээ. Тэгээд энэ AM долгион. Тэгээд хүн хамгийн сайхан сэтгэлтэй байхаар нөгөө 7 хүрдэн 5 хүрдэн ажиллахаар энэ гамагийн стандарт нь ерөөсөө юм. Тийм учраас Эрдэнэс баялагийг нөгөө Бадар хундах тавьяачиж өргөд байгаа шүү дээ алт мөнгийг тийм ээ. Энэ шиг нөгөө дэлхийн хүн төрөлхтөн чинь бүх Эрдэнэс баялгаа нөгөө 9 эрднийг дамаа. Чулууны 5 эрдэнэ бол ус төрүүлж өгдөг. Цоглуулад аршаан болгоод буцаагаад доош нь хийдэг. Энийг нь буцааж дэлхийн ээждээ өгнө. Төмрийн 4 эрдэнэ усыг яонжуулдаг буюу ухамсаржуулдаг, хайр инэрлэлтэй болгодог байхгүй юу. Тэр нь яадаг юм 570 мянган санахой 480 мянган мэдээлэл боловсруулах хавтан байхгүй юу. За энэ гамма долгион дээр тэр ажиллаад унангууд нөгөө хэрэггүй одоо тэр Канад ч гэдэг юм уу тийм ээ. Одоо Европч гэдэг юм уу тийм ээ. Одоо Английн хөрөнгийн одоо Лондонгийн хөрөнгийн биш Шведийн банкны Яралд гэтж байгаа алт юу ч биш. Хэрэггүй тэр тийм ээ. Тэр алт хаашаа очиж үнэтэй байх юм. Газар ижирүү шингэж орж жоход нөгөө алтан аягнаас ус унаа гэдэг чинь амьд бас алтан аягнаас ус унаа гэдэг чинь эргээд алтан аяга Бадар хундагдаа өг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө дэлхийн ээж маань 20 тэрбум хүнийг тэжих усаан сэлгэж чаддаг. Ийм болно гэж байгаа шүү. Одоо яасан энийг мэдэхгүй Монголоос сураагүй учраас гэсэн үг байхгүй юу. Мод монголоор эхэлдэг, монголоор төгсдөг тийм ээ. Тийм учраас мод монголоор гэж нэг үг гэрсэн. Тэгэхээр модыг яасан мөнгөний модыг манай Монголын хаадууд эхэлсэн. Одоо алтан дэдгэрэн дээр байгаа тийм ээ. Амбага хаан Тумбау цутгав тийм ээ. Солонгосын ард түмнийг буюу чосоонуудыг аварсан. Ард түмнийг аварсан. Одоо солонгосын мөнгө юу? Тум гэдэг тийм ээ. Тийм үү? За Чингис хаан тийм ээ уйгурын төмнийг аврахын тулд тэн экэ зүтгав тэнгэ гэдэг мөнгө хинийх мөнгө лээ. Казахстаны мөнгө лөө тэнгэ Узбекистан Таджикистаны хавийнх нь тийм ээ. Одоо байж байгаа биз? Тэнгэ байж байгаа биз? Тэгтэл хятадын мөнгийг яасан. Энэ ерөөсөө эрнэр лилгэнд нь суудаггүй. Дандаа бэлэрийн амьдэрдэг нөхдүүд юм. Тэгээд энд нь Жаус гэд нэр өгсөн, тийм ээ. Шунж үх гэсэн үг байхгүй. Тийм ээ. Одоо Зоос гэдэг нь тийм ээ. Тэгээд нөгөө чи болог багш ярьсан шүү дээ, тийм ээ. 100 эрхэм дээр энэ танаа энэ хаадад их мундаг ухаантай юм аа. Манай тэр нөгөө мөнгөндөө шунаад өгөх гэдэг тийм юмар бидний энэ Зоос гэдгийг нэрэлсэн ба шүү дээ гэж тийм ээ.
Тэгээ бид нар ерөөсөө мөнгө л бодоод ерөөсөө юм бодохоо байчих гэж. Тэгэхээр Чингис хаан хэлсэн байгаа шүү, тийм ээ. Өмнө чинь эмэрэл суудаг байлигтэн байгааг өглөө болгон Монгол хүн санаж бай гэж байгаа, тийм ээ. Тэргээр гурамдтал гэсэн үг шүү дээ. Тэрнээс үзэн яд гэсэн үг ш. Тэгээ үзэн ядахгүй байхын тулд юу гэсэн юм, тийм ээ. Хамар багтахаараа хувааж иддэг бай, хаяа багтахаараа айсж суудаг бай гэж байгаа ш. Тэгээ өвөр монголчууд нь одоо ингээл нэг орчинд яваад орох тэр амтшгүй шүү дээ, тийм ээ. Энэ Монгол айл нь Монгол бичгтэй. Хятад айл нь нөгөө ирээн ханцтай. Ингээл амьдэрч байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо хэлсэн. Энийг л даяарчил гэж уулын хэлсэн байхгүй, тийм ээ. Энэ харимталтай амьдрал гэсэн үг шүү дээ уулын. Тэрнээс даяарчилж ийн гэдэг их 7 их 10 тийм ээ. Баг үндэстнээ баг улсаан залгидаг тэр хамаг эрдэс баялагын хуу хамаа тонон дээр имддэг. Энэ чинь мангас байхгүй юу, тийм үү? Тийм. За тэгэхээр бидний өвгдөөц яасан юм бэ? Хуулаа хааны үед цаасан мөнгийг гаргаад ингээд дэлхийг эдийн засгийн тийм ээ капиталист нийгэм рүү удирдсан байхгүй юу? Феодализм гэн тийм ээ газрын эзэд буюу нөгөө тариачдын эзэдийг нь феодалуудыг нь тийм ээ засаж угаад ард түмнийг аварч угаад тэгээд ангигүй нийгэмрүүл дандаа Монгол хүн төрөлхтнийг татаад байсан байхгүй юу? Одоо ангит нийгэм туйлдаа хүрлээ тийм биз дээ. Капиталын эзэн буюу мөнгөний эзэн капиталист тийм ээ. Нөгөө эгэл хүн дэлхийн мөнгөний эргэлтийн 94%-ийг нөгөө капиталын эзэдүүд татгаж байгаа тийм ээ. Цөөхөн тэр бомтонгууд бусдын бид тийм ээ 6% дээр л алалцаад байгаа байхгүй юу. Энэ. За тэгэхээр энийг бүгдийг ямар ч арын хаалгагүй болгоно. Гамма долгисол бол ийм байхгүй юу. За тийм учраас энэ хамгийн чухал барих зэвсэг бол энэ 3. Тийм учраас 3 ламдаас хэдэн хэмжээст шилжсэн бай 3 ламдаас бүүс хал гэсэн баг. Тийм учраас үүслийн 3 эрдэнэтэй, тулгуур 3 үндэнтэй, эрдэн онолтой, моны онд гэр онд уйлгаан л тэгээд юу тийм ээ 3 үнэнтэй. Энэ 3 үнэн бол яг энэ 6 гिच. Одоо энэ 5 гिचим шүү. Гамма долгислын дараа ламбда гэж долгисол байдгийг. Ламбда гэж тийм ээ. Тэр бол хайрын гэрэл шилждэг долгисол. Энэ бол яах вэ тийм ээ? Астрал аялал хийдэг уу? Урт дурын хүсэл гэж тийм ээ. Астрал аялал хийлэгдэг холограф юу нэ? Трансмишн бясалгалд оруулдаг л долгисол байхгүй юм. Мөн үү? Энэний дараа ламбда төвшин рүү орох төрөө их сацаргалт болдог буюу нөгөө хайрын гэрэл болоод ерөөсөө л хав ойрдоо бүгдийг тэтгэдэг болно гэсэн үг тийм ээ. За тэгтэл одоо энэ хэрэгжих арга нь юу тийм ээ? Гамма долгисол дээр ингээд бид цахим зоос барьдаг юм уу? Ядахтан дээлтэй долгисол дээр хятадын зоосыг дагаад явах нь байна тийм ээ. Тэгэхээр нэг юаныг харьцах нь нэг төгрөг болох хэрэгтэй байхгүй юу? Мөн үү? Ингээд нөгөө мөнгнүүд чинь бие бинийгээ хаанчилдаг болоод ирэхтэр хэрэггүй болоод одоо жишээлбэл Европод нөгөө төмөрн зоосон мөнгө бол хэрэггүй болоод үйлдвэрээ хааж байгаа тийм улсууд байгаа шүү дээ тийм ээ. Яасан дандаа гар утас руу шилжчихсэн, цахим зоос руу шилжчихсэн. За ингэхээр одоо энийг яаж хэрэгжүүлэх вэ гэсэн чинь гамма долгисол дээр очих дээр энийг бид нэр одоо залуучууд Монголын залуучууд одоо сэрэг оюунтай толгоонууд бол яг энэ дээр компьютерийн тийм ээ химэл оюун дээр ажиллах хэрэгтэй байхгүй юу? Ингээд чин сэтгэлээсээ энэ танд дүр эсгэлт байхгүй тийм ээ арай хаалга байхгүй шүү тийм үү. Тэгээд энэ яах вэ? Чин сэтгэлээсээ хандахаар 500 нөгөө нууц Чингис хааны үг байгаа алтан дээр тийм ээ 500 чин сэтгэлтнийг л бий болгож чадах аваасаа дэлхийг зүгээр л амархан эргүүлээд засчихна. Асуудал байхгүй гэдэг байгаа шүү дээ. 500хан гэдэг байна тийм ээ. Тэгэхээр Тэнгэрийн сургууль энд хүрээсээ тийм үү. Бид бүгдээрээ энд хамтын хариуцлагаар хүрээ. Тийм ээ. За одоо тэгээд нөгөө атаархал гэдэг юм бол Тэнгэрийн сургууль явахгүй. Мөрөөдлийн баг болно оо. Тэгэхээр тэхээс тих гэж бид гамма долгион дээр л очих хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Энэ. За ингээд гамма долгион дээр очихоор хэрэгжүүлэх арга нь сүлжээ. Тэгсэн сүлжээ нь яасан бэ тийм ээ? Капиталист сүлжээ яваад байгаа байхгүй юу? Мөн үү? За одоо энийг арилгалаа шүү. Энэ 3 чадвар тийм ээ? Тэ. За энэ бол дойл тийм ээ? Энэ бол давтамж тийм ээ? Энэ цохилт давтамж долгисол. За ингээл тогтоогоод авчин тийм ээ? Монголоор нөгөө гадаад хэлийг одоо тэгээд чэйжлэх гэж бас нэг асуудал болох юм.
За ингэтэл энэ яах вэ? Одоо бид нар сүлжээний бизнест ордог хүн ер нь байна уу? Сүлжээний бизнест маш дургүй хүн байна уу? Ирээдүй шүү. Дахиад. Битээ дургүйц. Хамгийн зөв талыг барьж ав. Тэгэхээр одоо сүлжээний бизнес яасан? Нэг хэсэг бүлэг улсууд байгаа. Нэг сүлжээ гараад ирэнгүүт тэр лөө хуулиарч оронгуудаа тэрнийг дампууруулдаг тийм ээ. Өөрсдөө баяжаад дампууруулж гараа авчдаг. Дараагийнхан сүлжээ хаанаас гарч ирэх гэдэг нь торболцоод байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр яаж байгаа вэ? Толгой тийм ээ. Ийм хөлбөрөөр явж байгаа тийм үү? Тэгээд энэ цаашаа яв тийм ээ. 3 юм уу тийм ээ? Ингээд одоо 2 байгаа л гэдэг ус одоо нэг 3 болоод байгаа шүү нөгөөх юм тийм ээ. Ингээд 3 дахь нь болоод байгаа юм тийм ээ. Уул нөгөө 3 лон руу төгөх гээд байна да тийм ээ. Ингээл энэ дээр энэ явахгүй. Энэ капиталист сүлжээ байхгүй юу? Энэ дээр байгаа хэдэл баяж чинь тийм ээ. Энэ доод бол ажлын нэгээлгүйгээл хамаг мөнгөө бараад сүүлдээ гэр орондоо үр хөвгттэй хөөгдөөл тийм ээ. Дампуураал ингээл. Улаашаар за одоо байлё. Бүх юм дууслаа. Бүгд юмгээ тавиад дууслаа. Бүх юм дууслаа одоо байлё. Капиталист сүлжээ тийм үү? Энэ арвтын систем энийг аврах гэдэг байгаа байхгүй юу? Нэг хүн тийм ээ. Хаан. За та 18 ноён. Та 10 хүн бий болгоно. Тэгэхээр яах вэ? Ямар ч нөхцөлд энэ мөн үү? Энтэй холбоотой, энтэй холбоотой, энтэй холбоотой. 3 хүн холбогдно тийм ээ. Энэ хоёр холбогдно, энэ хоёр холбогдно, энэ хоёр холбогдно. За юу болж байна? 3 хэмжээст тийм ээ. Тулгуураа аваад 3 хэмжээст болж байна тийм ээ. 3 тулгуур дээр. За ингээд цаашаа энэ яах вэ? Дахиад 3 тулна тийм ээ. Энийг торлог саксак гэдэг юм багхгүй юу тийм үү? Энэ боллоо. Одоо хэд болцсон байна? Тоолыг бүгдээрээ. За энэ ирээдүйн сүлжээ энэ байхгүй юу? Энэ биш ээ. Энэ биш тийм ээ. Торлог саксакийг бариарэ гэдэг нь энийг бариарэ. Мөн үү? Та энэ 3 хүнийг л өөрөө илсүүлнэ. Энэ хүн энэ 2 хүн мөнгөгүй хүн байхгүй 3 хүн тийм ээ. Та нэг жоохон мөнгөтэй байлаа. Энэ 3-ыг оруулчихна. Тийм үү? Энэ 3 ажилнаа да. Нөгөө сүлжээч энэ дээр ирэх гээд байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ 3 яах ёстой юм? Хөөе. Гуруулаа нийлж хагаад энэ хүнийг оруулъя. Нөгөө мөнгөө ийш шилжүүлэх байхгүй юу? Тэрээс өөр аваад төрөвчлээд байх юм биш тийм ээ? Дахиад нөгөө хүн ороод ирнэ тийм ээ? Энэ 2 ажиллалаа. Гуруулаа энийг оруулаад ирье. Тийм ээ? Тэгэд одоо яах вэ? Энэ 3 ажиллалаа. Энийг оруулаад, тэгэл энийг оруулаад, энийг оруулаад. Дахиад цаашаа яах вэ? Нөгөөт чинь дэлгэрнэ дээ. Тэгэд энд байгаа мөнгөс хуралдах юм биш ээ. Эндээс мөнгө дандаа энийгээ шилжээд байх юм баггүй юу? Мөн үү? Эдээ энийг л бариад авах юм бол тэгээд дэлхийг ихээр амархаа өөрчилчих гээд байгаа биз? Ингээд энэ юу тийм ээ? Хаан өөрөө баян байдаг юм биш байхгүй юу? Хаан өөрөө тийм үү? Манай цэдэн бол дарга юу байсан юм? Тийм ээ? Хөрөнгөний хураах гэсэн чи хэдэн дурсгалал байсан ш тийм ээ? Тэрний хөөр их гачин жигтэйхэн помын шиг хөрөнгөтөн байна гэдээ хураагаад авчихсан хөөрхий хэдэн одон медальтай тийм ээ? Хэдэн одоо нэг ганц нэг алтан юм байсан үгүй юу? Тэгсэн чи одоо бид нар нөгөө хурааж ясан нөхдүүд яачаад байгаа юм лээ тийм ээ? Бүр болохоо яачаад байгаа тийм ээ энэ. Тэгтэл Чингис хааны үед бол одоо шихээ утаг татаа тунгаа тийм ээ? Зөрчил хийгээд за танд одоо яг хураас хөрөнгө өгнө гэсэн юу ч байхгүй. Өөрөө биеэрээ суулжсэн баг шүү тийм ээ? Энэ яасан юм? Дандаа доош нь өгдөг байхгүй юу? Ингээд энэ торлог саксак болоод явчих. Энийг арвтын систем гэдэг байхгүй юу? Энэ сансрын хууль шүү. Сансрын хууль. Тийм ээ? Нар энд байж ингээд халын ойрын 3 гарыг тэгээд эрхэс тийм ээ энэ маягаар явна. Тэгвэл эр хүний хоромсоо яг ийм хуулиар ажилдаг байхгүй. 13-13-аараа нэг арвт болоод хамгийн их митохондрыг сар өгч чадсны тийм ээ хамгийн дөрвөлж өндгөн хэсэг гэдэг том
наран дээр ирээд 60 тэрбумаараа тийм ээ 100 тэрбумаараа ирдэг үлээ тэр чинь. Одоо тэр чинь зарим нь одоо бүр их маш дэлгэмлж гисэн зарим нь 60 сая ч гэсэн одоо нэг үзэл онлын даам болоо тийм ээ. За яг бүгд дээр хамгийн багаар нь авъя. Энэ хүн нэг удаа үйлдвэрлэл хийхэд 60 сая хоромсоо нөгөөдөг чи өндгөн эс дээр бүгдээрээ шавна. Тэгээд энэ өндгөн эс дээр энэ ээгэргүй ээгсүү хоромсоомуу тийм ээ. Эн чинь эдсэн хоолноос даавар наран сүлжээн дээр тийм ээ. Наран сүлжээн дээр сахараас ихтвэл ийгс хоромсоом ихтэн, сосроос ихтвэл ээгэр хоромсоом ихтэн. Тэгвэл охин төрүүлийг гэвэл сахараазыг хас. Мөн үү? Хүү төрүүлийг гэвэл охин төрүүлийг гэвэл сосроозыг хас, давсыг хас гэсэн үг тийм ээ. Шүлтгийг хас. Давс биш л дээ. Харин охин төрүүлийг гэвэл энийг хас. Тийм ээ? Давсыг хасаад чихэр хэрэгэл. Тийм ээ? Эрдэс ус, нүүрс ус гэж. Тийм ээ? Энийг гормон дааврын хувьд бол сахарааз, сосроз гэж хэлээд байгаа юм тийм ээ? Сахарааз ихтгэхээрээ яадаг тийм ээ? Уур уцаартай, омогтой юм болдог шүү дээ тийм ээ? Тийм. За ингэтэл нөгөө энэ 60 тэрбум гэдэг юм 60 сая хоромсоомнууд X-Y-гээс хамааралгүй тийм ээ? Бүгдээрээ дотроо митохондр гэдэг энерги үүсгэгч бэлгийн эс буюу митохондр агуулж идэг байхгүй юу? Энерги эс доторх эс гэж хэлж байгаа тийм ээ. Митохондро ийш нөгөө л сар өгнө шүү дээ өөрхий. Тэгээд энерги дууслаа энэ яах вэ? Бүгдийг аваад гаргаад хаяна. Нөгөө сарын мөчлөг тийм ээ. Дахиад нэг өндгийн сүүлдвэрлээ тавилаа. Энэ хүн нөгөөдгий чинь митохондроор зэнгэлдэг байхгүй юу? Тийм ээ. Энэ бас яаж вэ? Энэ сансрын хууль байхгүй юу? Нарны аймаг 10 гарагийн дагуулаад 64 эрхэстэй сансрын хууль. Энэ 10-ын систем гэдэг чинь ийм л юм байсан байхгүй юу? Тэгэхээр одоо ирээдүйд яах нь вэ? Нөгөө цахим эрэнд энэ шиг супер сүлжээ байхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эн чинь бүр төр дээр бол намайг халах юм чи энэ байхгүй юу? Намайг хална гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ тийм ээ? Нөгөө намын гишүүд маань одоо ардчсан намын гишүүн байдаг юм уу? Монгол ардын намын гишүүн байдаг юм уу? Уул нь энэ хоёроо Монгол ардын ховсгалт намыг энэгээр авч үлдсэн. Үүр хороо гэдэг муухай нэрнээсээ татгалцаад тийм ээ. Тэгээд 10-т 100-т тийм ээ. Тэгээд 1000-т төмт. Одоо энэ яах вэ тийм ээ? Энэ хаан энэ ингээд юу тийм ээ? Одоо их хурлын дарга ерөнхий сайд хуулийн ерөнхий зөвлөх хууль сахиулагч тийм ээ энэ гурав. Тэгээд энэ хүн эднэртээ ерөөсөө алдахгүй нь шүү дээ хаан ерөнхийлөгч тийм ээ. Энэ гуравтаа л ярина. Тэгэхээр энэ гурав ерөнхийлөгчийн засаглал хаан засаглал супер юу энэ байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ яах вэ тийм ээ? 9 мөрлөг гэдэг ингээд сууж явах нь шүү дээ тийм үү? Одоо жишээлбэл энэ нийлээд ингээд одоо 9 өрлөг байгаа үстэй тийм ээ. 9 яам болгох юм ингээ хурааж авчгаа сууж байгаа юм тийм ээ. Одоо энэ цаашаа яах ёстой юм тийм ээ? За. Эндээс яах вэ тийм ээ? Эндээс ерөнхийлөгчийн зөвлөл буюу одоо нөгөө төв хорооны 12 гишүүн гэж байсан тийм ээ. Яг тэр шиг болно тийм ээ. Ардын их хурлын депутатууд гэдгийг удирдахч. За энд нь ардын их хурлын гишүүд болоод ороод ирнэ тийм ээ ингээд. За энийг ингээд бодох дээр шүү дээ. 3.5 сая хүнтэй гэж бодъё тийм ээ. Юу болох вэ гэдэг тийм ээ. Энийг эхлээд өрх рүү хураад. Өрх рүү тийм ээ. Гэр бүл рүү хураад. За хүн амын тоогоор болвол одоо нэг 970-80 мянга орчим өрх байна гэж тийм ээ. Статистик байна лээ тийм ээ. Тэгэхээр за тэгвэл сая өрхтэй гэж бодъё. Сая өрхөд 4 хүн байгаа тийм ээ. Тэгэхээр 4 сая болох гээд байгаа ч тийм ээ. За тийм болно гэж бодъё. Нөгөө төр маань одоо энэ дээр яаж хариуцах хэвтэй ингэдэг гарах гэдэг юм тийм ээ. Ийм төр байх хэвтэй. Энд юу тийм ээ? Өрх тийм үү? Өрх. Тэг өрх гэрүүд. Энд яах вэ тийм ээ? Ураг бүл. Ураг бүл. Тийм ээ? Энд яах вэ тийм ээ? Овог бүл.
тэгээд энд яах вэ тийм ээ? Аймаг бүл. Мөн үү? Энэ дор юу байгаа вэ? Хүн ам байгаа тийм ээ? Энэ суурь шүү дээ тийм үү? За тэгэхээр одоо эндээс яах вэ? Засаг захиргаа болгоно тийм ээ? За энэ хүн ам 3.5 сая. Энд 950 мянган бүл өргөх бүл тийм ээ? За энэ аравтыг бий болгоно. Аравт тийм ээ? Энэ яах вэ? Аравтын ахлагч энд идцүүн тийм ээ? Энд 10 өрх бий болно тийм үү? 10 өрхийн нэг ахлагч энд ирнэ тийм ээ? Ингээд энэ нөгөө аравтын ахлагч нар 10 аравтын ахлагч нар энд ирж суун тийм ээ? Энэ дотор бол үндсэндээ 10 өрхөд 100 одоо 40 хүн байгаа тийм ээ? 40 хүн байгаа тийм үү? Эндээс нэг хүн 10-таас томилогдоод тийм ээ нөгөө хүн ам биш өрхөөс нэг өрх 10 өрхөөс нэг томилогдоод энэ дээр ирнэ тийм ээ? Тэгэхээр энэ баг тийм ээ? Баг тэгээ хэсэг тийм ээ? Юун дээр бол аймгийн төв хотод бол хэсэг тийм ээ? Нөгөө хороон дотор хэсэг байгаад байгаа шүү дээ. Тэгтэл засаг сумын төвд нэг дунджаар нэг 60 өрх бүлтэй багийн засаг дарга цалинтай бөгөөд захиран зарцуулах хэрэгтэй. Энд биштэй нөгөө хэсгийн ахлагч 200 300 өрхтэй цалингүй бөгөөд сайн дурын тийм ээ? Багахан цалин авч гэнэ үү? Болсон уу? За. Энд захиран зарцуулах хэрэг байхгүй. Тийм ээ? Энд нөгөө хэсгийн ахлагч бидэхгүй. Энд нөгөө хорооны ахлагч бид тийм ээ? За тэгвэл одоо энэ дээр юу болох вэ тийм ээ? Энд аравтын систем буюу баг бий болно тийм ээ? Баг тийм ээ? Энэ дээр зуутын систем буюу сумын хурал бий болно. Сумын хурал бий болно. Одоо яах вэ тийм үү? Энд байгаа улсууд өрх бүлээсээ нэг өрх болгоно нэг өрхийн тэргүүнтэй. Тэд нэр аруулаа нийлж хагаад нэгийг сонгоод аравтын ахлагч. Цаана нь 9 өрхийн тэргүүн энд сууж байгаа шүү дээ тийм ээ? Энэ бол ардын хяналт буюу жинхэнэ ахуйц засаглал байхгүй юу? Мөн үү? За энэнийг эднэр мэднэ. Хэрвээ нэг ахлагчаа томилоод аравтын ахлагчийг томилоод энд явуулсан чинь бидний нөгөө 9 өрхийг сайхан амар жимээр амьдруулдаггүй. Дарагт далдгадаг бол энийг татах хэрэг эднэрт байгаа байхгүй тийм ээ? Татаж аваачаас олчихно. Мөн үү? Ардын засаглал, ардчлалын засаглал болж шít. Тэгэхээр энд 10 аравт нийлнэ тийм ээ? 10 үржих нь 10. Мөн үү? Баг ийм байна. Тэгэхээр жишээлбэл 4,000 хүнтэй байна уу тийм ээ? 10,000 хүнтэй байна уу? Засаг захиргаанаас хамааралгүйгээр нөгөө орон зайн тусгаар тогтнол, тархины тусгаар тогтнол энэ дээр бий болдог байхгүй юу? Мөн үү? За ингэнгүүт энэ сумын хурал зуут болно тийм ээ? Энд 10 зуут байгаа. 10 зуут байгаа. Хамгийн бага сум тийм үү? 10 зууттай байх нь тийм ээ? 1000 өрхтэй байх нь тийм үү? Тэгэхээр жишээлбэл за нэг 4 багтай 60 3 багтай 60 өрхтэй байна гэхтэл юу болж байна? Нэг сум болчиход байгаа тийм ээ? Тэгтэл 12,000 хүнтэй хэдэн өрхтэй байх юм? Нэг сум л байгаа. Тийм ээ? Энэ нөгөө захиран зарцуулах засаглалын алдаа энэ байхгүй юу тийм үү? За ингээд энд хэрвээ энэ 10 аравтын ахлагч нэгийг энд аваач сонгосон тийм ээ? Сумын хурал суулгасан. Энэ нөхөр энэний төлөө ажиллахгүй байвал дахиад энэ 9 татаж засна. Татаж солино. Ийм ирэх байгаа тийм ээ? Дахиад дээшгээ яах вэ тийм ээ? Энэ 1000-т болно тийм ээ? Аймгийн хурал 1000-тыг дахиад 10 байгаа. Нөгөө олон аймагуч нь хураагдаад ирнэ тийм үү? Хураагдаад ирнэ. 10 байгаа тийм ээ? 1000-тыг 10 сум. Тийм үү? Энийг аймаг биш байхгүй. Энийг хушуу гэж нэрлэж байгаа юм. Одоо өвөр Монголд тийм ээ? Энэ нь аймаг болох байхгүй юу? Тийм ээ? Тэгэхээр энэ дээр ингээд энэ дээр одоо энд яах вэ? Түнт болохоор аймаг буюу нөгөө айлын ах гэж хэлээд байгаа шүү дээ алтан дээр тэгээд. Айлын ах чинь төмний ноён байхгүй юу? Нөгөө 3 настай хүүхэдтэй 30 эм малын хувьцаа өгдөг буюу ав ил гал өгдөг хүн чинь энэ аймгийн засаг байхгүй юу?
Тэгээд 3 настай хүүхэд болгоныг мэдэхгүй энэ хүн тийм ээ. Тэгэхдээ 3 настай хүүхэд хүн амын бүртгэлд орсон бол энэ одоо нэг амтны гөлөг тийм ээ ураг ишигтэй адилхан амтны зулцэг байхаа давж гарлаа. Энэ хүн болох нь тодорхой боллоо. Нөгөө үр хүүхэд эрсдэл ихтэй байх тийм ээ. Тэгэхдээ хамгийн өндөр дархлаатай байхдаа эрсдэл нь байхгүй л байхгүй юу? Тийм үү? Тэр нь байглаасаа олоод авчдаг дархлаа. За ингээд энэ одоо энэ юу болсон? Сум. Энэ аймаг тийм ээ. Хошуу. Тий, хошуу. Монголын засаглал юм байсан. Манжууд бас хошуу юмнууд байсан. За тий, яг хөө тэгж жижигсэн. Нөгөө 4 аймаг л байсан ш тийм ээ. Сайн ноён, Түшээ, Тан засаг, Тан нөгөөх нь юу юм лээ? Энэ 4 аймаг байсан. Тийм үү? Тэгээд энэ одоо яах вэ гэхээр хурал ардын их хурал байхгүй юу энэ? Тийм ээ? Энэ аймаг. Аймаг ардын хурал. Тэгээд энэ дээр за энэ бас жоохон буруу болоод байна. Энэ аймаг нь энэ дээр орж ирдэг юм байхгүй юу? Би бас жоохон буруу тайлбарлаад байна тийм ээ? Хошуу доош орох юм. За нөгөө сумаар нь бодохоор тийм л байгаа даа. Хошууг нь хасчихаа сумаар бодохоор. Тэгэхээр энэ аймаг дээр ардын их хурал орж ирэхээр 700 нөгөө 3 сая 200-аар бодоход 750 ардын их хурлын депутатууд буюу аймгийн хурлын гишүүд болж байгаа. Тэгээд энэ яах вэ тийм ээ? Төмний ноён болох дээр 75 гарч ирнэ. 750 энд ардын их хурлыг 750 гишүүнтэй нөгөө баг хурал гэж нэрлэгдэх буюу одоо энэ хууль зохицуулах, зохион байгуулах тийм ээ мөрдүүлэх, сахиулах хэмээг бол эдгээр хийн штэ. Энэ зохицуулах, зохиохын хууль зохиохын энэ их хурал гэдэг юм уу баг хурал тийм ээ. Байнгын баг хурал хийх байхгүй юу? Энэ ардын их хурал бол 2 жил гэдэг юм уу 4 жилд нэг хуралд нь одоо зарлан хуралдуулах юм 2 жилч гэдэг юм уу ардын их хурал. Энэ нөгөө одоо энэ их хурал 76 гэдэг чинь яг 75 гараад ирд юм билээ. 75 гараад ирэхээр энэ бол хууль зохиогол. Тэгэхээр одоо хуулийн дампууралд орохгүй тийм ээ? Ийм болгодог. За тэгээд ардын их хурал энэ нөхдүүдийг л томилно. Тэгээд төлөөллийн ардчлал гэдэг юм юу засаглал гэдэг юм болоод аравтын ахлагч энэ бүх хүн амыг төлөөлж очино. Аравтын ахлагч очиод энэ сонгуулийг өгнө. Тийм байхгүй. Тэгвэл хяналтан дандаа дээшийг юм байдаг. Тэгээд ардын их хурал эндээ сонгомл 75-ыг сонгоод энд 750 суугаад энд нь одоо 7500 энд нь 750 өрөх гэд ингээд гараад ирдэг юм аа гэхээр ийм маягаар нөгөө засаглал бий болно. Тэгтэл одоо бол бид нар яасан гэхээр ийм засагтай байгаа байхгүй юу? Энэ нам тийм ээ. Нам засаглал энд ард түмэн байгаа байхгүй юу? Хөөрхий ард түмэн. За юм байна. За ингэхээр энэ аравтын системийн онолыг л хэрэгжүүлчихээр бид нар цахим нэрэнд хамгийн супер засаглалтай болох юм байхгүй юу? Хамгийн их супер засаглалтай болох юм. Тэгэхээр энэ л мөрдөж энийг бий болох байхгүй юу? Тийм учраас энэ за тэгэд нөгөө цахим эрмээ маань стандарт гэж байгаа юм. Стандарт тийм ээ. Бид нэр одоо жишээлбэл дүр эсгсэн хайр гэдгийг юу байхад л энэ чинь нөгөө юу вэ штэ. Энергийн нэгдэлд ордог юм тийм ээ. Энэ дүр эсгсэн хайрыг бий болгоход 50 Хц-ийн долгиосолтой болно гэж байгаа штэ. Одоо бид бол өөрийнхөө долгиослыг хэмжүүлдэг багжтай болчихж штэ тийм үү. Хиймэл оюунууд бүгдийг хэмжиж штэ тийм ээ. Одоо нэг авра тест байсан бол одоо зүгээр энэгээр яваад ороод супермаркетын хаалган дээрээс вибра тест, астро тест хоёрыг хийчих чинь тийм ээ. Ороод гараад ирэх чинь таныг террорист уу, энэ гигантнүү гэдгийг шууд тодорхойлно тийм ээ. Тэгээд нөгөө одоо 76 гишүүн гэдэг юм их хурлын төшөө болох гэж байгаа хүний чинь астро тест, вибра тест, авра тест, фото тест, тэгээд зурхайн тест энэ тав байхад энэ бол их хурлын гишүүн биш та яв очиж малаа мал гэдэг явуулах хэрэгтэй байхгүй тийм. Тэгэхээр аравтын системийг удирдах чадаагүй хүн дээшээ явах ямар ч боломжгүй бол
10-ыг ахлаад чадсан бол 100-д сумын хуралд очино. Сумын хурлаас дэвшсэн бол аймгийн хуралд очино. Аймгийн хурлаас дэвшсэн бол тийм ээ. Ардын их хуралд очино. Ардын их хурал нь төрийн төшөө болох уу юу гэдгийг шийдээд ирнэ. Ингээд авах засаглал гэж энийг хэлээд байгаа юм л да. За ингэхээр энэ одоо энэ стандарт биднэрт хэрэгтэй байхгүй юу? Гамма долгисол төр хөрж цахим зоосны болоод 5G хурдтай гар утсанд айлтгүй ажиллана гэвэл амьдрнаа гэвэл энэ хэрэгтэй. Энээс өөр арга байхгүй. Гэхдээ энд дүр эсгэлт буюу залдилт байхгүй тийм ээ. Яг чин сэтгэл. Ийм л юм байгаа юм. За ингээд ерөнхийдөө ойлгомжтой байх. Асуулт байвал жоохон юу яа? Тэнгэрийн сургуулийн арга хэл хоёулын багш. Тий. Чи бас л яг энэ зарчмаар ажиллаад ер нь тэнгэрийн сургууль. Яг үнэ. Тий. За тэгэхээр нөгөө цуг явж байгаа хичээлээ өндөрлөчий. Танхимынхаа хичээлтэй бүгдээрээ сайхан чөлөөтэй асуулт хариултаар ярилцъя тийм ээ. За тэгэхээр энэ нэг